Гарсан хөдөлсөд алсан надад чит байсан дэмжээрэй. Хөдлөцөд алгасан сонцаг хугацаа зэнсэн үеэмтэж тэнцвэрсэн бүжгийсэн одонтгээс надад чимээсэн техник технологийн их сургууль болон Харьяа техник технологийн политехник коллежийн нээлттэй алганы өдөрлөг үргэлжилж байна. Хүрэлцэн ирж өөрийнхөө сонирхсан мэргэжил хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой байгаа шүү. Манай сургуулийн хаяг 10 дугаар хороолол 3 дугаар эмнэлгийн зүүн талд техник технологийн их сургууль. Техник технологийн их сургууль болон Харьяа техник технологийн политехник коллежийн нээлттэй алганы өдөрлөг амжилттай үргэлжилж байна. Та бүхэн хүрэлцэн ирээд өөрсдийнхөө хүссэн мэргэжил хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг газар дээрээс нь аваад бүртгүүлэх боломжтой байгаа шүү. Хамгийн эрэлттэй тэргүүлэх мэргэжлүүдийн талаарх мэдээллийг өгөхөд бэлэн болоод та бүхнийг хүлээгээд байж байна манай сургууль. Хүрэлцэн ирж мэдээлэл зөвлөгөө аваарай. Нэгэн өдрийг манай сургуулийн оюутан залуучуудтай хамт хөгжилдөж өнгөрүүлэнгээ өөрийнхөө сонирхож байгаа мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоод хэрэгтэй мэдээлэлээ аваарай гэж нээлттэй алганы өдөрлөг 5 цаг хүртэл үргэлжлэх болохоор та бүхэн оройтлоо санаа зовохгүй хүрэлцэн ирээд яг өөрт хэрэгтэй мэдээллүүд мэргэжлийн чиг баримжаа хамгийн эрэлттэй тэргүүлэх мэргэжлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг манай сургуулийн оюутан залуучууд багш нараас авах боломжтой байгаа шүү. Хүрэлцэн ирээд нэг өдрийг манай сургуулийн оюутнуудтай зугаатай өнгөрүүлээрэй. Харгалаа тайвшир. Анги хамт олондоо хийлээд бүгдээрээ хамт хүрээд ирээрээ. Анги хамт олноороо хүрээд ирээрээ. Бид бүхэн та нарыг хүлээж байна.
Нээлттэй хаалганы удирдлага 5 цаг хүртэл үргэлжлэх болохоор та бүхэн оройлоо санаа зовохгүйгээр анги хамт олон найз нөхдөд дагуулаа хүрэлцэн ирээд өөрийнхөө сонирхож байгаа мэрэгжил хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа шүү. Техник технологийн их сургууль Харьяа техник технологийн политехник коллежийн нээлттэй хаалганы удирдлага үргэлжилж байна. Манай сургуулийн хаяг 10 дугаар хороолол 3 дугаар эмнэлгийн зүүн тал техник технологийн их сургууль. Туулагч лайв дарах уу? Лайв дарах уу? Харцан дагуу нэг нууд гівч мэдэн хангар. Нээлттэй хаалганы удирдлага 5 цаг хүртэл оройн 17 цаг хүртэл үргэлжлэх болохоор та бүхэн санаа зовхгүй анги хамт олон болон найз нөхдөдөө дагуулаа хүрэлцэн ирж сонирхоорой. Сайн байна уу? Чанга арай. За сайн байна уу? За өнөөдөр ингээд энэ техник технологийн политехник коллежийг сонсгоо зориод ирэхээр хүмүүс студент үзчих. Үнээр энэ сургуульд орж ирээд орж ирэх байж байгаа орж ирлээ. Орж ирэхдээ сэтгэл хангамжийн хатгаад ихээр 100% сэтгэлээ тэгээ гарлаа. Үгүй энэ сураад цаашдаа ингээд болох ирээдүйдээ бол чадвартай боловсон хүчин болоо байна гэдэг 100 итгэлтэй одоо градик баах сайтай байна, багш нар сайтай байна, орчин сайтай байна, хацаа хандлага сайн байдаг. Энэ үеэр зүйл авчиндаа ингэж орж. За баярлалаа. Яалтчгүй техник технологийн их сургууль политехник коллеж 2 хамгийн эрэлттэй тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд мэрэгчлүүдээр оюутан залуучуудыг бэлтгэдэг байгаа. Хай, манайха лайв явж байна. Бид юу юм? Гой уриалах хэлэх юм уу гэдүүлээ. Хүрээдрээ гэх юм уу? Манай сургуулийг сонирхороо гэдэг ч юм уу? Ирээд уулзаарай гэдэг ч юм уу? Ирээд хараарай гэж. За та хэд юм яриа. Бахан юм шүү дээ. За хүмүүс мэрэгчлээ сонгоод бүртгүүлсээр байна. За өнөөдөр болвол өнөөдөр болвол юу яа 17 цаг болтол манай мэрэгжил сонголт нээлттэй хаалганы удирдлага маань үргэлжлэн өчтөнөөрөө явсан. Өчтөнөөрөө өгнө явчихвал. Тэгээд энэ биемэлтэй явж байгаа гэх. За ер нь болвол ажил олгогч нар маань ирсэн энд мэдээлэл технологи хөгжил юм хийж байна.
За манайх бол техник технологийн их сургууль Политехник коллеж маань бол Японы интерншип хөтөлбөр буюу дадлагжигч оюутан хөтөлбөрийг бол бид нар сүүлийн 8 жил бол хэрэгжүүлж байгаа. За сургуулийн хувьд бол их сургуулийн маань оюутнууд мөн одоо мэргэжлийн боловсрол төгсөж байгаа хүмүүс маань бол Японы 1 жилийн дадлаг хөтөлбөрт хамрагддаг. За мөн одоо 100% тэтгэлэгтэй Япон улсад бол Японы их сургуульд 1 жил суралцаад за үлдсэн хугацаанд нь бол мэргэжлийн чиглэлээр дадлаг хийдэг ийм хөтөлбөрийг бол бас хэрэгжүүлдэг. За Японд байдаг сургуулиудын маань хувьд бол Хоккайдо мужид байдаг, Чиба мужид байдаг. За Токиод байрладаг ийм сургуулиудаар бол бид нар явуулдаг. Тэгээ Мека Монгол компани маань төлөөлөл бас ирсэн байна. Та нартай баярлалаа. Амжилт хүсье. Тэ. За манай сургууль бол бас жолооны курстэй. За хүүхдүүд маань бол суралцаа төгсөх хугацаанд бол жолооны курстэй ингээд суралцаа жолооны үнэлгээтэй төгсөн. За дээрэс нь бол гар урлалын клубүүд бол хичээлдэг юм байгаа. За сургуулийн хувьд бол хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйг бол эрхэмлж ажилтдаг олон улсын стандартыг хэрэгжүүлэгч юм сургууль байгаа. За энд өнөөдөр бол манай бас нэг өртөө бол лайд сурцгаая гэдэг ийм өртөө байна. За өртөөний хувьд бол ингээд манай удуулагч байна. За сая нэлээд олон хүүхдүүдийг хүлээж авчаад байж байна. За менчгээ төвшөлдөр агш лайв явж байгаа. За өнөөдөр одоо сургуулийн өдөрлөг хүрэлцсэн баярлалаа. За тэгээд сургуулийн ингээд хичээлээ хүүхд сургууль сурж байгаа хүүхдүүдээ бас амьдрах ухааны төсөл амьдрах ерөнхийдөө бас ингээд лаа хийгээ сурна, самн өөхт сураа самн хийгээ сурна гэдэг маань ер нь аюул хэрэгтэй хамгийн наазах хоёрын жишээ. За тэгээд охтууд бол бас дээр хугацаа хийгээ сурна, лаанууд өмс чинь гэдэг маш олон юм суралцсан. Суралцах боломж байгаа шүү. За баярлалаа удуулагчтай. Энэ ингээ манаас уран зургийн кабинет байгаа. Сургалтын бас гоё таатай орчинд хичээллэх. За манай сургуулийн хувьд бол бидний амжилт бол энэ дэлхийн ур чадварын олимпиад бол хүүхдүүдийг ингэж явуулдаг. 2015 оноос хойш бол манай одоо суралцагч нар маань дэлхийн ур чадварт явсан. За түүнээс хойш тасралтгүй Монгол улсыг төлөөлж манай сургуулийн хувьд 8 хүүхэд дэлхийн ур чадварын тэмцээнд орсон бол бидний хувьд бахархал. За одоо удахгүй болох Шанхай хотод болох дэлхийн ур чадварын тэмцээнд 2 хүүхэд явахаар бас бэлтгэл ажиллаа ингээд хангаад байж байна. За сургуулийн хувьд томоохон одоо төсөл төлбөрүүдийг хэрэгжүүлдэг олон улсын ийм сургууль байгаа. За манай барилгын геодезийн багш Алтан гэрэл багш маань бас өнөөдрийн нэг өртөө буюу өндрөө хэмжицгээе гэдэг өртөөн дээр ажиллаж байна. За хэр сэтгэл багш хүүхдүүд хэр сонирхож байна? Геодезийн хичээл бол манай одоо барилгын мэргэжлийн чухал хичээлтэй. Тэгээ геодезийн олимпиад одоо жил болгон болдог тий. Тэн дээр бид нар маш өндөр амжилтуудыг үзүүлдэг. Манай яг удирдах оролцдог Алтан гэрэл багш маань байна. Алтан гэрэл багштай баярлалаа. Амжилт хүсье. За их дэлхийгээ хайрлая гэд бид нар сургуулийн маань хувьд бол сая 2026 онд олон улсын эко сургууль болоод мөнгөн гэргээ хүртсэн юм амжилттай байгаа. За энд бол өртөө 8 13 байна. Өртөө 8 13 болвол өөрөө барилгын үлгэрчлэн загвар бүтээ. За тэгээд өндрөө хэмс сурцгаая гэдэг энд өндрөө хэмс сурчаар явж байна. За энд хүүхдүүд бас хөрхөн өртөөндөө оролцож байх шиг байна тий. За манай барилгын чиглэлийн бас суралцагч нар байна. Ийм гоё сургалтын орчин байна. За манай сургуулийн нэг давуу тал нь бол бид нар ундны усыг бол ариутгсан ундны усыг бол уудаг. За энэ нь бол манай Германы томоохон төслийн шугамаар бол бид нар сургуулийнхаа кампусын дотоод одоо ундны усны цэвэршүүлэх байгууламжийг бол одоо шинжилээд хүүхдүүд маань бол коридороос хүүхэд шууд ундны усаа авч ингэж уух одоо ийм орчныг бас бид нэр бүрдүүлсэн юм байгаа. За ингээд нээлттэй алганы өдрлөг 17 цаг хүртэл үргэлжлэх болохоор та бүхэн оройлоо гэж санаа зовхгүйгээр найз нөхөд ангийнхныгаа дагуулаа хүрэлцэн ирээд өөрийнхөө сонирхож байгаа хөтөлбөр мэргэжлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваад газар дээр нь бүртгүүлэх боломжтой байгаа шүү.
сургуулийн өөрийн хийсэн цагаараа ийм байна. Тэрийг Та яг зайд ирсэн. Өөртөө бид бүр ч одоо За энэ ямар учиртай бүтээгдэхүүн вэ? Энэ бүтээгдэхүүнийхээ талаар багштай тайлбарлаад өгөөч. энэ гадагшаа компани шинээр гарсан юм байна. За уусан сэтгэлээ хэлээр багшаа. Манай оюутны хийсэн бүтээл гэдэг. Ааха, манай оюутны хийсэн бүтээл бахарх чинь их гоё амттай юм байна гэнэ. Ааха. Энэ тэгээд хамраа өөртөө ч нэг хамраа хийсэн юм. Тэрийг гоё шүү. За мэнчлээ төвшүүлээрээ. Лайв. Чи нэг мэнчлээ төвшүүлж өөрийнхөө чи мэрэгжлийн талаар жоохон ярьцаач. За нээлттэй алганы өдөрлөг 17 цаг хүртэл үргэлжлэх болохоор та бүх өргөнөөр ирж сонирхоорой. За хөөхтүүд эцэг эхчүүд хамтдаа ирээд мэдээлэл аваа явж байна. Эцэг их хөөхтүүд хамтдаа ирээд мэдээлэл аваа явж байна. Өөртөө За та тэдний гоё өгөлчиж. Тэгээ хэлчих. Явцсан ангих. За та багштай ангийнхаа юу өөрийнхөө мэрэгжлийн талаар гоё одоо дүүнэртэй үеийн хүмүүстэй юу зөөлж хэлмээр байна. Зөвлөгөө өгөх зөвлөгөө юм уу? За одоо чи болохоор инженерийн 4-р курс оюутан тий. 9-р ангиас хойш MBS-ээс шатлаад суралцсан тий. Тий. За суралцж байгаа хугацаанд суралцаад дараа нь техникийн боловсролуугаа дэвшил суралцахдаа Японд руу 1 жилийн хугацаанд дадлагжигч оюутны хөтөлбөрөөр бас яваад ирсэн оюутан байгаа тий. Одоо энэ жил төгсөх оюутан байгаа маа. Юуны анги оюутан билээ? Автомашины инженер 4-р курсын оюутан. За энэ хүүхчийг боломжийг илээ дадлагжигч оюутны хөтөлбөрөөр манай сургуультай хамтын ажиллагаатай улс орнууд руу 1-3 жилийн хугацаанд яваад ирэх боломжтой байгаа шүү. За хэдгээр анги вэ? Юуны анги вэ? Ягаад замгүй өөрийн салбарыг сонгосон бэ? Жаахан хэцүү биш үү? яг эмэгтэй хүний хувьд яг ингэ амар цөөхөн маань гэжсэндээ зам дагаж хөгжиж гэдэг шиг тийм гоо яалтчгүй Монголд автозамын салбар айгүй гоё хөгжиж байгаа болохоор чиний сонгосон хөтөлбөр бол гоё хөтөлбөр байна. За хүүхдүүд эцэг эхчүүд хамтдаа ирээд өөрсдийнхөө ирээдүйд суралцах ажил мэргэжлийнхаа чиг баримжааг аваад хамтдаа судлаа явж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөг 17 цаг хүртэл үргэлжлэх болохоор та бүхэн одоо ч анги хамт олон болон найз нөхдөөгөө хүрэлцэн ирээд өөрийнхөө сонирхож байгаа мэргэжил хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа шүү. Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжлэнэ. Манай сургуулийн хаяг 10 дугаар хороолол 3 дугаар эмнэлгийн зүүн талд техник технологийн их сургууль гээд байгаа. Яг өөрийнхөө сонирхож байгаа хөтөлбөр мэргэжлийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг яг газар дээрээс нь аваад бүртгүүлээд суралцах боломжтой байгаа шүү. За хэвдүүлээ. За өртөө дөрв буюу өглөөний цаг өөртөө гэсэн одоо хүнсний техник дээр ирээд байна. За сайн байцгаана уу? Өдрийн мэнд. За та бүхнийг хүлээгээд манай хоол үйлдвэрлэл үйлчлэгээний техник маань бэлтгээд байж байна. За багшаа юу аач? Өөрийнхөө гоё мэргэжлийн талаар танилцуулга хийгээд. Техникийн багш зурцдаг байна. Манай техник маань одоо 3 галын кабинетаар таардаг хүлээж авах бэлтээд энэ одоо тоочийн нэггүй курсын өдрийн маань сэтгэл байцгаад манай шатсан боловсралтай байдаг болохоор та нар маань ирж манай сургуулийн сонирхоод танилцаарай. За одоо энэ бүхнийг өөртөө яг ирээд боддоор хийж үзэх боломж байгаа шүү те. За ингээд та бүхнийг хүлээгээ байж байна манай айтанд.